За юу яцгаана? За тэрхэтүүлээ. За нэг мэдээлэлтэй танилцаа. За түүнийхээ араас шинжилгээнийхэн таамагийг хуваалцъя гэж бодож байна. За ерөнхийдөө бол өнгөрсөн 7 хоногийн дугаар бол орж чадаагүй. За тэгтээ хэдүүлгийн гаргасан таамаг бол ерөнхийдөө яг стил яг хэвээр үргэлжилсээр байгаа шүү гэдэг бол хэлье. За тэгэхээр бас энүүдийн нурд юу танилцуулах гэдэг вэ гэхээр за ерөнхийдөө бол Bybit гэдэг крипто бирж байна. За эндээс бол AA sub accountтай буюу за AA trading гэдэг зүйлийг бол яг гаргаж ирж байгаа. За энэ нь бол яг нэг талаараа таны өмнөөс л ажиллана гэсэн үг. За тэгтээ яг энэ гол давуу тал нь юу байгаа вэ гэхээр за урд нь хэдүүлээ бид нар яг үндсэн main account-н дээрээ ингээд AA холбогддог буюу жоохон эрсдэлтэй байгаад байдаг байсан те. За энийг бол ингээд яг үндсэн main account биш sub account гэдэг энэ тусдаа аккаунт гаргаж ирээд за энийг нь бол AA-тэй холбож өгöd байгаа юм билээ. За тэгэхээр энэгээр бол арай илүү рискийг багасгаж өгч байгаа юм билээ. За тийм учраас та бүхэн яг өөрийн үндсэн дансан дээр биш яг зөвхөн AA-д зориулсан юм данс Bybit-ээс гаргаж өгöd байгаа юм байл шүү. За тэгэхээр тэрийг хэдүүлээ хэрхэн нээх вэ, хэрхэн ашиглах вэ гэдэг талаар ярилцъя гэж бодлоо. За яаж ашиглах талаар би та бүхэнд зааж өгье. За тэгэхээр эхний ээлжинд яаж setup хийж ийн Cloud AI-тай sub account-ыг нээх вэ гэдэг талаар хэдүүлээ ярилцъя. За эхний ээлжинд та бүхэн Bybit руугаа нэвтэрч орно. За Bybit-ийн аккаунт байхгүй бол доор байгаа линкээр бүртгэх юм бол тодорхой урамшууллуудыг аваад бас бүртгэл нэгтгэжнэ гэсэн үг. За яаж бас KYC entry бас хийж чадахгүй бол за тодорхой хэмжээний заавар үеийнд нь очихсан байгаа. За ямар ч эхний ээлжинд та main account-тай байна. За үүнийхээ араас та sub account гэдэг энэ дээр дарчна гэсэн үг. За sub account дээр daарлаа. За яг би сая туршилтын маягаар нэг sub account бол нээж гисэн. За дахиад ч ирэхэд нээж болно. За ингээд create sub account дээр дарах юм бол за AA sub account гэдээ байж байгаа. Тэгэхээр энэ өөрөө AA agentтэй гэсэн үг. За ингэж нээснээрээ за та бүхний яг өөрсдийн гэсэн тусдаа AA ашиглах боломжтой. За AA дээр мэдээж арилж явах таны өмнөөс шийдвэр гаргаад за та өөрөө тэр prompt за өөрөө тэр API холбоно гэсэн үг шүү дээ. За энэ дээр миний яг бас та бүгдээс үсэх гэдэг зүйл юм бол за cloud дээр дайггүй ажилладаг дайггүй код бичдэг хүн байвал бас яг миний одоо энэ төгсөлд ярих энэ trading-ийн ерхэд бол энэ юу байгаа шүү дээ. Арга барил гэх юм уу та. За энийг яг AI жуулаад яг иймэрхүү момент дээр нь buy sell дараарай гэдэг байдлаар бас гаргаад надад бас өвөл хэдүүлээ бас энэ дээр бас би өөрөө надад бас дайггүй бас гоё гараад юм л энэ дээр би API холбоод за энэ яг тэр арга барил маань за яг урт хугацаанд яг AI буюу ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр яг нөхцөл дээр арилж явах юм бол ямар үр дүнтэй байх вэ гэдэг талаар туршилт бас хийж үзье гэж бодоод байгаа маа. За тэгэхээр бас дайггүй бас AI мэддэг кодонт бичдэг хүн байвал над руу холбогдоорой гэж хүсмээр. За яг санаа шиг create account ихтэй sub account дээр дарлаа. Sub account за ингээд мэдээж нээн. За ингээд мэдээж нээх гэхээр таны нөгөө нэг email руу баталгаажуулах код за 2FA бол 2FA код энд оруулаад нэгтгэж гэсэн үг. За мэдээж энэ дээр control every transfer буюу за ингээд ямар нэгэн байдлаар таны fund гадагшаа гарах эрхийг нь блоклж өгөх хэрэгтэй. За энэ үгүйс цаанасаа блоклогдсон байгаа. За мэдээж яг үндсэн main account энэ дээр та бүхээс AA холбодог бол ямар нэгэн байдлаар AA чинь ямар алдаа гарлаа гэхэд each transfer буюу за таны мөнгийг withdraw хийх боломж гэдэг зүйлийг заавал блоклж өгж байгаарай гэж хүсмээр байна. За яг энэ дээр бол sub account-ны учраас цаанаасаа ингээд бас тохиргоонуудыг хийгээд өчгсөн байгаа даа юм байна. За энэ дээр бол яг миний хувьд бол аккаунтаа нээсэн. За одоо бол яг нөгөө API холбоог байна гэсэн. За энэ application дээрээс утсаараа орж байгаа бол яах вэ гэж байна те. За ингээд мэдээж аккаунтн дээрээ дарлаа, sub account дарна. За ихэд яг адилхан ингээд нэгдэд явчихнаа гэсэн. За ингэж харагдана гэсэн. Утасныхаа application дээр бол иймэрхүү байдлаар харагдах нь байна шүү. За энэ дээр мөн адилхан гадагшаа transfer хийх нь бол ингээд блоклогдсон байх юм байна. За мэн. За ингээд баталгаажуулах кодуудыг нь авна. За ингээд миний бол ерөөд бол ингээд cloud code хэсэгт нь бол миний хэсэг бол одоо л хоосон байгаа гэсэн. За би тэгэхээр одоохондоо бол cloud бол айхтар ашиглаад ингээд бичүүлсэнгүй ямарсан түрүү нэг хальт cloud ухаж байгаа бичиж үзүүллээ. За тэрийг өөр AI-ээр шалгуулсан чи ер нь бол нэлээ риски байна шүү нөхөр гэсэн учраас би бас та бүдэд хандаад байгаа. Тэгэхээр дайггүй бас бичдэг хүн байвал бичээд бас нэг гоё AI assistant ажиллуулад үзье гэсэн бодол бол байна шүү. За мөн бас Bybit-ээс нэг announcement хийгээд өгөөрэй гэсэн зүйл нь за Монгол Непалд ийм P2P мерчантууд хайж байгаа юм билэ. За та бүхэн мерчант болмоор бол за би энэ формыг доор description-д байршуулад өгчээ. За энэ хэд бол яагаад Bybit дээр юу их боломж байна вэ гэх юм бол P2P merchant буюу за яг аль биесний мерчант болмоор байна гэх юм бол за илүү нөгөө нэг одоо үүсэж байгаа нөхцөлөд доош те
бас зарим хүмүүс зүгээр нэг удаагийн гүйлгээ P2P ашиглаад ингээд өөр мөр хийдэг ч юм уу, бас өөр үл мэдэгдэх, өөр хүний дансаа шилжүүлэх хийдэг ч юм уу те. За тийхгүй тул та бүхэн яг мерчант буюу яг аль бисны хүн болмоор байвал за мэдээж Bybit дээр бол P2P бол төвөргөөр бол байдаг. Ингээд банкнуудын гүйлгээ хийж байгаа хүмүүс байгаа. За энэ дэж яг Bybit дээр сул тал нь юу байгаа даа гэхээр за энэ дээр нөгөө Tether зарах гэрээгүү хямдхан миний Tether-ийг үнэлж авах гэдэг. Одоо чинь яг Binance дээр бол нэг 3700 орчим байгаа бол за Bybit дээр 3500-аар зарах жишээ нь байгаад байгаа учраас төдийлөн бас Bybit-ийг ашиглаж чадахгүй. За мэдээж яг аль бисны мерчантууд нь ороод ирэх юм бол за мэдээж яг ханшаа бариад явчих болов гэсэн юм хүлээлт бол байна. За ингээ харах юм бол энэ дээр харж байна. Verified merchant болцсон юмрхүү хүмүүсүүд бол байна. За мэдээж ингээд олон хүмүүс орж ирээд ханшаа мэдээж дээр байлгах юм бол мэдээж таны сонгогт магадлал мэдээж өндөрсөд явчихна гэсэн үг. За тэгэхээр мэдээж энэ дээр яг P2P дээр мерчант болмоор байвал юм давуу талууд байгаа юм байна. За ингээд тодорхой хэмжээний volume чинь $60,000. За ингээд 100 өөр хүнтэй харилцсан байх юм бол ерөнхийдөө $400 урамшууллыг ингээд сар сартаа хаваадах боломжтой юм байна. За ингээд $30,000, 75 харилцагч бол $200. За ингээд $15,000-ыг 50 шиг өөр хүнтэй ингээд харилцаж P2P харилцаа хийсэн бол за $100 reward-ыг танд өгөх юм боломжууд бол байгаад байгаа юм байна. За тэгэхээр та бүхэн Bybit дээр P2P хийгээд мерчант болмоор байвал за энэ бас тодорхой шаардлагууд бол байна те. 2 buy, 2 sell харилцааг ингээд байршуулах хэрэгтэй юм байна. Онлайн хаварч бол сарын 50 цаг ингээд байх юм байна те. За эдгээр шаардлагуудыг хангах юм бол P2P-ийн мерчант боломжтой юм байна. За бас энэ дээр анхаарах зүйл нь яг VA буюу verified болохын тулд нэг $500 security deposit бол байршуулах хэрэгтэй юм байна. За тийм мэдээж нэгээ бас дараа бас боллоо гэх юм бол гаргаж авах нөхцөлтэй байдаг болов уу гэж харж байна. За ингээ хүсчихвэл та бүхэн P2P-ийн мерчант болмоор байвал за би энэ формыг доор description-д байршуулчихъя. За мэдээж өөрийнхөө email, Bybit user ID, Telegram ID-гаа ингээд холбоод явчих бүрэн боломжтой юм байна шүү. За ингээд ерөнхийдөө мэдээлэлүүд гэх юм бол за Bybit дээр sub account буюу agent-тэй ийм аккаунт нээдэг болцсон байна. Тэгэхээр та бүхэн стажгүй код хийж бичдэг бол хамтраад гоё код бичье. Гоё туслахтай болёо гэж бодож байна. За хэдүүлээ. Одоо харин техник шинжилгээний хэсгийг явцгаая. За хэдүүлээ ерөнхийдөө бол BTC-г бол ер нь бол унаа гэж таамаглаад байгаа шүү дээ. За ерөнхийдөө олон төрлөөр харсан хэдүүлж. За ингээд сэрэнд яваад байгаа паттерн маань ингээд ерөнхийдөө бол паттерн үүссэн. За эн чинь бол modify series те. Modify series гэдгээр гарсан хэдий ч гэсэн энэ тийм bearish mega паттерн үүсэж байгаа шүү. Энэ унаа шүү гэж ерөнхийдөө уналт унах магадaltaй гэж таамагласан унсан. За унаа буцаад ердөө сэрэнд бол орж дээдлийн parallel line дээр шалгаад толгойгоо уналтын байдалтай харагдаж байна. Эхний байдлаар сэрийг харах юм бол median line-ийн дээд median line parallel line-ийн голын line дээр боломжтой нөхцөл байдлын дээр харагдаж байна. За энэ юу вэ? За энэ болохоор за урд нь яг лгон байх шиг байна. За хэвлээ чи энэ дээр л ерөнхийдөө нэг юм sideways маягийн хөдөлгөөн хараад байгаа шүү дээ. За урдны BTC-ийн хөдөлгөөн бол all time high-аас унсан. За энд range хөдөлгөөн үргэлжлэж хагаад энэ range-ээс гараад bull run эхэлж байсан. За одоо ингээд ийм range хөдөлгөөний эхлэл буюу энд ингээд эхэлж гинэ удаа гэсэн хүлээлт бол байгаад байгаа. За ихэд бол шалыг нь бол за нэг 60,000 дээр таазыг нэг 84 орчим дээр нэг side way мэгт хөдөлж аваад дээшлэх бол өгсөн таамаг бол яг стил үргэлжилсээр бол байна. За ямар ч гэсэн эхний ээлжинд маш том тааз болжсэн цэг дээр ирчихсэн ингээд энэ зон дээр бол арилжаалагдчих байна те. За үүний дараагийн шийдлгээ. За доо. За шинээр BTC шинээр low хийх үү гэдэг хүлээлт бол байна те. За ямар ч байсан lower high хийсэн. Дахиад энд шинээр higher high хийж чадаагүй байгаа учраас за магадгүй дахиж унаад шинэ lower low хийх боломжтой буюу за downtrend стил үргэлжлэж байна гэдэг мэдээллийг бол доо теоригоор бол харж болж байна. За ингээд одоо энэ дэр нөө миний туслахыг хийж өгч байгаа код өгч байгаа хүн байвал яг энэ шинжилгээнийг хараад байгаа те. За мэдээж доо анхаарах хэрэгтэй байна.
За арилжааны оролтон дээр паттерн хармаар байна. За ингээ паттерн харлаа. Сэтрэлтэн дээр нь одоо мэдээж дансныхаа 1% ч юм уу тий дансны 10% доош шорт арилжаа захиалгыг нэ. За мэдээж арилжааг 1% гисэж байгаа бол ингээд 1 хэрцэх 3 харьцаатай байна. Эсвэл 1 хэрцгийн 5 харьцаатай арилжаа хийж stop loss TP-г бол заавал барьжуулаарай гэдэг байдлаар бичээд байгаа өгчмөр байна. За эхний ээлжинд паттерн бол BTC дээр бол ингээд үүссэн биш. Тэгээд доош бодлоо паттерн үүссэн. Сэтэрсэн эхний ээлжинд паттерныхаа эхлэн зэг дээр ирэх магадaltaй гэж үзвэл эхлэх зэг дээр бол ирчихсэн байгаад. За дараагийн шинжилгээ харцгаая. За дараагийнх болохоор яг impulse correction impulse тоосон шинжилгээ. За impulse явла, correction явсан, impulse, correction, impulse. Тэгэхээр дараагийн impulse хөдөлгөөн одоо энд орж ирж үргэлжилнэ гэх юм бол 46,000 төвшөнлөө BTC унах магадaltaй харагдаад байгаа. За илүү одоо нарийн буюу бага цагаар нь trade plan хийгээд үзье. За хэдүүлээ бол эндээс бол short арилжаанд ороод явсан. За энэ бол TP open буюу арилжаа бол хадгалаатай swing маягийн арилжаа явсаар байгаа. За энэ дээр бол тал ашиг нь бол гаргаад авчихсан. За тал ашиг нь бол ингээ онгорхоо явж байгаа гэсэн. За хэрвээ яг энэ арилжаан дээр дагаж орж арилжаа хийсэн хүмүүс байвал одоо яг гоё stop loss management хийгээд бол аягүй гоё харагдчихээн те. За энэ bullish bearish маягийн паттерн үсээд доошоос зэрчсэн байгаа учраас дээр нь stop loss, эсвэл энэний дээр stop loss тавиад өгч болохоор гэж. Тэгэхээр stop loss-ыг 166,100 орчим дээр break even stop loss шахаад тавьчихвал бол дайггүй харагдаж байна. За. Энийг ялгаач. За эндээс гарчсан энэ импульс хөдөлгөөн дахиад ийшээ орж ирнэ гэж өмнөх дугаар дээр бол таамагласан. За энэний эхний ээлжинд харах цэг бол 53,000 төвшөнлөө харж болохоор харагдаж байна. За тэгэхээр хэдүүлээ. Одоо энэ бол гоё bearish маягийн паттерн үүсээ доошоос trade pullback орж ирсэн байна. Дахиад энд гоё sideways маягтай. За тэгэхээр энэ өөрөө бас ингээд ийм доошсон магадлал паттерн үүсээд доошоос сэтэрсэн байна тийм үү. За сэтэрэлтийнхаа эхний цэг дээр бол очсон байгааг харж байна. За тэгэхээр хэдүүлээ одоо эндээс хүлээнэ гэсэн үг. Ерөнхийдөө бол одоо арилжаагүй байгаа хүмүүс байвал 15 м болж 5 м арай бага юм. За одоо эндээс юу хүлээх вэ гэж бодож байна. За юу хүлээх вэ гэхэд мэдээж энд correction хөдөлгөөн гэсэн үг. За нэг иймэрхүү correction хөдөлгөөн. За энэ correction хөдөлгөөн нь өөрөө нэг иймэрхүү паттерн болох юм бол хаанаас арилжааны оролтыг боломж байна вэ гэвэл паттерны таазан дээрээс нь оролт, эсвэл сэтгүүлээд оролт. За эсвэл паттерн доошоос сэтэрлээ pullback ирэх юм бол pullback-ын дээрээс нь оролт. Stop loss-ыг заавал паттерны дээр байршуулад 1% гисэж байгаа бол 3% олно буюу за 1 харьцах 5 эсвэл 1 харьцах 3 арилжаа заавал хийх болцоо тарагч. За тийм учраас одоо бол BTC-г correction хөдөлгөөн орчиг нь хүлэе гэж харж байна. За geopolitical асуудал дээр их юм бол ямар ч гэсэн энхийн гэрээ мэрээ гэдэг зүйл бол нэлээд яригдсан. Ормозын хоолойг бол 60 оны хугацаанд хаахгүй байх шийдвэр гэдэг ч юм та нэлээд юм нааштай мэдээлэлүүд бол гарч ирж байгаа. За түүнтэй холбоотой бол маркет бол нэлээд нааш савлгаатай байна. За мэдээж яг бүр энхийн хилцээрийгээд гал зогсоогоод бүр хоёр талс гармаар гаруулаа барьц асуудал бол байхгүй нь ямарсан хилцээр бол маш нааштай явж байгаа шүү. За бас нөгөө талаар миний яг сүүлийн YouTube-ийн манай пэйжийн сүүлийн YouTube-ийн лайв үзэх юм бол за шинээр Fed-ийн толгой буюу за Fed-ийн share томилогдох үед за маркет бол ерөнхийдөө доошоо хэсэг уналтыг бол үзүүлдэг гэдэг таамаг бол гарсан. За тэр мэдээллийн чигсээ харуулсан, статистик харуулсан. За тэрийг үзэх юм сүүлийн лайвыг сургаад үзчихээрэй. За түүнтэй холбоотой магадгүй шинэ нөгөө нэг Fed-ийн share томилогдсон холбоотой ерөнхийдөө маркетууд унж магадгүй харагдах. За энийг бол алтан дээр бас харж болж байна те. За алтан дээр доошоос молтой байтан үсэд унсан. За алтан дээр бүр weekly chart-аар нь харвал за алт бол мэдээж geopolitical холбоотой өсөлтийг бол үзүүлчихсэн. За энэ бол нэлийн урдны өмнөх цаг үед үүсчихсэн хөдөлгөөн бол яг давхцаад иш бол ороод ирсэн байна. Тэ? За ингээд давхцаад харах юм бол хаяасаа доош унлаа. За энэ нэлийн том уналтыг үзүүлээд араас нь юу байсан байх нь? Correction хөдөлгөөн буюу иймэрхүү bearish маягийн паттерн үүсээд за дахиад ерөөдөө ингээд уналтын хөдөлгөөн орж ирээд ингээд хэсэг унаад ингээд sideways маягийн хөдөлгөөн буюу алтаа тодорхой үнийн түвшин дээр арилжаалагдаад явж исэн цаг үеэл одоо яг
Энэ хөдөлгөөн чинь энд байгаа хөдөлгөөн. Энэ хөдөлгөөнийг ийшээгээ сунгаад аваад ирж байна гэсэн үг. За ингээ харах юм бол ерөнхийдөө бол түүх тавтагдах маягтай хөдөлгөөн бол үргэлжилсээр байна алтан дээр. За алт бол мэдээж за алтан дээр хэдүүл нэлээ удаан аваас ярина. За энийг нэг жоохон зэгцлээд хэвтэй. Замарсан таамаг бол энд ийм дээшээс магадaltaй батарей нүүсэж байна. За тоотлын таад зөртөл унах магадлалтай гэж таамаг гаргасан. За түүнээс хойш ерөнхийдөө бол уналтын хөдөлгөөн орж ирээд одоогийн байдлаар нэг 10 орчим үе уналтыг үзүүлсэн байна. За вин арилжааг бол алдсан тухайгаа ярьсан. Тэ энийг нөгөө 6 сарын 1-нд таарсан юм а зайлог. Тэгээд өөрөө амарж яваад маркетинг хаалттай гэж тэгээд мангартаад явжсэн чинь алт маань энэ дээр шалгаад баш уналтын хөдөлгөөн бол айл хөвч ороод ирчихсэн байсан ч орж чадаагүй хайсан. За алтан дээр бас мөн адил энэ дээр мөн адилхан яг нэг хөдөлгөөнд тогтцоод ороод ирсэн. За triangle магийн паттерн үүссэн. Энд ийм support resistance зон үүссэн, triangle үүссэн, support resistance зон үүссэн. Sideway явлаа, доош унлаа, pullback bang. Доош унлаа, pullback, доош унсан. За яг иймэрхүү зүй тогтлоор яваа. За тийм учраас одоо бол алтыг бол одоо ингэ ярих юм бол тэ. Ингээд дандаа нам орой буюу ингээд lower low хийж байгаа. Тэгэхээр энэ бол тренд нь доошоо байна гэж харж байна. За тийм учраас за энэ трендийг бол энэ чинь алтны геополитикийн холбогдлолтой асуудал алт бол мэдээж маш өндөр өсөлтийг хөлөндөөс ингээ үзүүлчихсэн. За мэдээж одоо ингээд өссөн зүйл учраас correction хөдөлгөөн хэрэгтэй. За эсвэл эн чинь мэдээлэлтэй холбоотой өссөн учраас одоо нөгөө мэдээлэл геополитик асуудал шийдэгдэх эхлэх юм бол буцаад ерөнхийдөө алт маань одоо хэвийн төвшин буюу яг өмнө нь арилжаалагдчихсэн дундаж үн байгаа шүү дээ. Ерөнхийдөө алт бол ингээл энэ хавцаа арилжаалагчсан ба шүү дээ. Алт бол тэгэл ерөнхийдөө бол инфляц цагийн мэдээлэл ерөнхийдөө бол эдийн засгийн холбоотойгоор харах юм бол за нэг дээш өсөөл 1900 доош унлаа гэхэд нэг 1000 орчим руу унаад буцаал ингээд ерөнхийдөө бол энэ орчим ингээд арилжаалагч байсан байна. За тэгэхээр буцаад магадгүй энэ хавцаанаа ингээд буугаад арилжаалагдах бүрэн боломжтой гэж хараад байна. За мэдээж яг урдны түүхээ харах юм бол ороод ирсэн хөдөлгөөн алстаа бол багаар аажмаар мэдээж шууд ингээд унаад ороод ирэхгүй. Тэгж мэдээж аажмаар өслөө буцаж унлаа. За ингээд ерөөд бол дээдлийн дараагийн одоо хэдэн жилийн хугацаанд арилжаалагдах одоо дундаж үн энэ хавцаа эрхийг бас үүсэхгүй ч тэгээд энэ хавцаас учраас заавал энд идэх гэсэн ойлголт бол байхгүй. За тийм учраас энийг бол нэлээд ажиглаад явж байхын зүйтэй гоё бүс дээр байгаа. Замарсан daily chart-н дээр гоё bullish магийн паттерн яаж дүүрэх нү гэдгийг бол нэлээд ажиглаж байна. За ингээ харвал ойрын хугацаанд алтыг зөв том цагаар нь харлаа гэх юм бол ойрын хугацаанд шалгах юм бол 3600 гэсэн төвшин рүү орж ирээд эндээс магадгүй өсөлтийн хөдөлгөөн орж магадгүй. За энийг бол нэлээд ажиглаад байж бай. За доллар индекс харцгаая. За доллар индекс бол за daily chart-ыг харч. За weekly chart бүр том цагаар нар тий. За урд нь бас доллар индексээр ярьж лээсэн юм байна. Том шал тааз болж байгаа бүс байна. За ингээд тааз тэгээд дэшээ сэтэрсэн гутаа эргэж ирээд шал явсан. За ингээд буцаа сэтэрсэн. За буцаа сэтэрчихсэн учраас энэ өөрөө таазлах магадaltaй. Тэгэхээр одоо эргэж ирээд ингээд таазлах магадaltaй гэж. За ингээд алт доллар индекс хоёрыг бол уран амралтай гэж ярьдаг, үздэг. За тэгэхээр мэдээж магадгүй доллар индекс эндээс маш нэлээд эвгүй бүсдэр байгаа юм байна. Тэгэхээр эндээс магадгүй доллар индекс доош уналтын хөдөлгөөн үзүүлэх юм бол алтан дээр магадгүй дэшээ өсөлтийн хөдөлгөөн орж хандлагатай харагдаж байна. За тэгэхээр эндээс доллар индекс гол хоёрын уран амралыг харж байгаа бол за яг энэ спорт зон буюу спорт resistance болоод байгаа энэ зоноос дээшээ гарч ирээд pullback ороод ирэх юм бол магадгүй доллар индекс дээш өсөж эхлэх юм бол алт нөгөө нэг уналтын хөдөлгөөн маань доош орж бүрэн боломжтой харагдаж байна тий. Тэгэхээр энэ бол одоо яг энэ дээр тааз болж чадах нь уу эсвэл энэ таазыг дээш өсрээд буцаад энэ маань өөрөө
спорт болчих магадaltaй учраас энийг бол нэлээд ажиллаж явах хэрэгтэй цэг юм болов гэж харж байна. За доллар индексүүд бол нэг иймэрхүү. За Ethereum-ийн хувьд хэлээ. Ярьцгаая те. За Ethereum-ийн хувьд ингээд онцгойлох цэгүүдийг гаргасан, доош унсан, энд нэм correction хөдөлгөөн орж ирээд унах болов гэсэн чинь. Тэдэл миний хүсчихсэн correction хөдөлгөөн бол орж ирээгүй. За одоо харин энэ дээр нөгөө нэг хүсчихсэн correction хөдөлгөөн маань орж ирээд одоо стрейт явж гин гэсэн үг. За ингээ харвал bearish магийн паттерн үүссэн, доо винд байна. За арайс ирхэн зорч итөө. За доо доошо хөвтсөн биз тээ. За доо доошо хөвтчихсэн байгаа учраас хэдүүлээ одоо correction хөдөлгөөн үлээнэ гэсэн үг. Correction хөдөлгөөн маань орж ирэхдээ нэг иймэрхүү bearish магийн паттернтэй орж ирэх юм бол арилжааны оролтыг сэтрэлтэн дээрээс нь entry, эсвэл дээрээс нь risk entry, stead pullback хөдөлгөөн орж ирэх юм бол pullback-ын дээрээс нь entry хийх боломжтой. За ерөнхийдөө яг нөгөө нэг cloud AI ашиглаж одоо яг миний Bybit дээр холбох agent-ийг хийх гэж байгаа юм байл. За яг энэ ерөнхийдөө яг ингээд арилжааны оролтыг харах юм бол яг л энэ нөхцлөөр арилжааны оролт хийж байгаа. Яг нөгөө хүн учраас дунд нь нөгөө нэг савлгаатай асуудал шүү дээ. За магадгүй доошо хүчтэй уналтын хөдөлгөөн ороод ирэнгүүт нь хаачдаг ч юм уу. Эсвэл баг зэргийн дээшийг ингээд савлаад паттерны дээшийг орж ирж байгаа дээр нь за ерөнхийдөө дээшээ буцаж байгаа юм байна гэдэг байдлаар хандаад гараар арилж байгаа хаах ч юм уу те. За тэр одоо зүйлийг байхгүй болох зүйл нь баг эйжент юм болоо те. Яг арилжааны оролтын нөхцөлд бүрдэх юм бол сэл нэгээд нэг ярц 3 юм бол мэдээж дээш явсан ч гэсэн энэ дээр нэгсдэг санаар унах шаардлагагүйгээр хэд бол яг л зооц учраас яг зоолттой байна штэ. Тэгэхээр хэд нэлийн сахилга баттай байх болоо AI учраас мэдээж AI учраас AI учраас алдаа мандагт мэдээж гарan. За тийм учраас та бүхэн Bybit дээр энэ AI sub account нээж байгаа бол мэдээж баг одоо дүнгээр туршиж үзээд за тэр AI-аас хөгжүүлээд явал нэлээд дэжгүй санагдсан шүү. За ингээд ерөнхийдөө бол техник шийдвэрээ дуусгая. За бас хүрх мэдээллүүдийг дуусгасан. За P2P merchant болмоор байл доор байгаа. Би энэ формын доор тавьчих. За тэгэн бас та бүхэн шаардлага хангаж чадах юм бол P2P merchant болоод арай илүү бас тэ officially USDT Tether авч худалдаж авч зараарай гэж хэлмээр байна. За мэдээж AI-ийн хөлтөө бол энийг ус тушаад үзэрэй гэж хэлмээр байна. За ингээд дараагийн дугаар дээр уулзтлаа. Түр баяртай.